Нүүдэлчдийн амьдарч ирсэн экологийн орчинд говь зүйл нэлээд нутгийг эзэлдэг бөгөөд үүнд дасан зохицож амьдардаг амьтдаас гэршүүлэгдэж тэдний амьдралд чухал үр гүйцэтгэж ирсэн амьтны нэг нь тэмээ юм. Дэлхий дээр хос бүгд ба ганц бүгд гэсэн хоёр төрлийн тэмээ байх. Гэхдээ дэлхий дээр эдээш нутагших нийт тэмээний цөөхөн хувийг хос бүгд тэмээ эзэлдэг юм байна. Хос бүгд тэмээ бий болсон явдал бидээ өг ихээр хоригдлуулж өвөл хаврын тарчиг хатуу цагт илч дулааны их үүсэр болгон ашигладаг зохицолгоотой холбоотой үүсчээ. Хос бүгд тэмээний өв бол зэрлэг тэмээнгөрөөс хавтгай юм. Энэ амьтан одоо ч манай орны алтан цатах говьд идээссээр байна. Тэмээн сүрэг бол манай Төв Азийн монголчуудын нутаг дэвсгэрт маш их эрт үүссэн. Хүн төрлөختөн угаасаа өөрийнхөө амьдарч байгаа гариг дараа сая шахам амтантай хамт амьдарч идэв. За ингээс үлдэн гэрийн тийчмэл болгохтан тэр амтан дотроос аль хэрэгтэйгээр хүн их ухаалгаар бодож шийдэж тэжээсэн гэж байдаг. Монголчууд 5 ушуу малыг гэршүүлэхдээ аль ашигтайгаа сонгож юунд одоо зориулж ашиглах юм бэ гэдгийг сонгосон байсан. За жишээлхийн гэхэд одоо ашиг шимийг ашиглахаас гадна түүний одоо зүтгэхгүйсийг ашиглахад тэр малын бие организм бие бичсэн зохион байгуулалт биологи үйл ажиллагаанд зориулж одоо үржүүлсэн байгаа юм. Италийн жуулчин Марко Поло 13 дугаар зуунд хавтган талаар анх дэлхийд мэдээлж улмаар оршин жуулчин Пржевальский Төв Азаар хэд хэдэн удаа том аялал хийхдээ Монгол орноор дайрчих хавтгааг үзэж тодорхойлж бичсний дээр агнаж гавлын яс арсыг нь судалгаа үзмрийн дээж болгон авсан байдаг. Тэмээ хүн гэршүүлээд наад зах нь 5,000 жил болсон гэсэн судалгаа бий. Тэмээ адуу гаршуулж гэршүүлсний дүнд хүн нөгөөрөн Монгол хэмээх бас үүсч хөвч үндэс болсон гэж судлаачид үздэг юм. Тэмээг үржүүлнэ гэдэг бол нэг талаас нь харахад төвөг багтай юм шиг байдаг боловч хамгийн нарийн ажиллагаа шаарддаг амтны бол тэмээ байдаг. Монголчууд бол эрт үеэс одоо тэмээн сүргийг гэрийн тийчмэл болгосон цагаас түүнийг арчилах ашиг шим зүтгэх хүчийг одоо ашиглахтаа зориулагдсан олон төрлийн тоног хэрэгслийг бол урлан бүтээсэн улс юм аа. За ингээд тэмээний энэ тоног хэрэгсэл тэмээ бол манайд ундлагаас гадна арчилгын үүргийг гүйцэтгэсэн. Тэр арчилгын үүрэг бол зам харахгүй хөгжөөгүй машин техник одоо автомашин гарч ирээгүй байх үед өөрийн орноос хойд урд гөршид одоо бүтэн явж аян жинтэй түүгэрч үйл орон дундад араа бүр торгоны замыг нээхэд хүртэл одоо тэмээн жингээр одоо тэмээн гөсгөр явж байсан. Монголын нүүдэлч малчдын аж амьдрал нэг гисэг айлын хэрэгцээг хангаа зогсоогүй. Улс нийгмийн шинжтэй янз бүрийн одоо түүхийг одоо бэлтгэх үйлдвэрүүдийн одоо хөгжүүлэх явдал тэмээний ашиг шим их чухал үүргийг гүйцэтгэсэн. Энд одоо тэмээний носон ашиг байна, махны ашиг байна, сүүний ашиг байна. За тэмээ бол тэр тохирсон говьдон аж тэрч амьдраад ирэхдээ шаардлагатай бол олон зүйлийн одоо чухал юм байсан. Тэнийг манай ахмад үе үйлдэл нөхөж өгсөөр нөхөж бэлтгэсээр тэрүүний тохируулсаар тэмээний одоо тоног хэрэгсэл болоод арчилгаа ашиг шимийг одоо ашиглах хэрэгслүүд ихээхэн хэмжээнд боловсронгүй болж ирсэлтэй. Ийм. За тэгэхээр тэмээ бол одоо дотроо ардын эртдээр үеийн гар ажиллагаа ардын одоо селекцийн аргаар өсөж үржиж шилдэг сонголтын одоо аргаар тэмээний ашиг шим одоо нэмэгдсээр ирсэн түүхтэй. Энэ тэмээний ашигыг одоо дээшлүүлэхийн төлөө тулд ардын селекцийн аргаас эхлээд шинжлэх ухааны үндэстэй одоо мал зүйн шинжлэх ухааныг тэнд одоо нэвтрүүлж тэмээний үйлдвэр ухсааг бол сайжруулж ирсэн. Энд юуны өмнө өөрийн одоо сүрэг дотор шилдэг үйлдвэрийн одоо малуудыг сонгож авсан. За энэ одоо жишээлхэд нэгдүгээр говийн одоо галбын улаан гэдэг тэмээ байна. За энэ тэмээ бол ашиг шимийн талаар одоо ганц өөрийн орноор төдийгүй дэлхийн одоо шилдэг үйлдвэр болсон. Яагаад гэвэл Монголын мал сүрэг
бусдын мал сүрэгтээ одоо эрлийцүүлж шилдэг үйлдвэрийн малыг бол гаргадаг байсан бол ганцхан Тэмээ бол цэвэр өөрийнхөө одоо орны шилдэг үйлдвэрээр үржиж байгаа ганц амт бол Тэмээ байгаа. Ингэхдээ энэ төрөнд нэрлэгдэх нь бол Галбын говийн улаан Тэмээ юм. Галбын говийн улаан Тэмээ зүсний хувьд чиг тэр, ашиг шин ноосны ашигын хувьд чиг тэр, махны ашигын хувьд чиг тэр гармгаа. Ийм Тэмээ байгаа. Тэмээ сүргэн манай орны цүлэг цөлөрхөг бүсийн байгаль цаг уурын өвөрмөц нөхцөл сайжир зогтсон ноос мах сүү зэрэг өвөрмөц чанартай ариун их ашиг шимийг өгдөг юм. Тэмээг монголчууд эртээр үеэс ажиллах унлаганд ашиглаж нүүх суух, алсын аян жинтэх, ачих тэрэгэн төлөлөх, унаж идлэх зэргээр нүүдлийн аж ахуй амьдралд зохицуулан ашиглаж ирсэн сайхан уламжлалтай. Бусад төрлийн малыг үржүүлэхэд төдийлөн тохиромжгүй говьцол газар Тэмээ нутагшин үржиж хүн ардын бүхэл хэрэгцээг хангаж байдгаараа хөдөө аж ахуйд эртнээс онцгой ач холбогдолтой байсаар иржээ. Монголчууд эртээр үеэс эхлэн Тэмээ сүргийг өсгөн үржүүлж тэрэгэн төлөх, нуруу, аж ахуй унах зэргээр өргөн хэрэглэж ирсэн байна. Өмнө говь, дорн говь, дунд говь, баян хонгор, говьалтай, ховд, увс, өвөр хангай аймагт нийт Тэмээний 84% тархжээ. Бүсээр авч үзвэл нийт Тэмээний 48.4%-ийг төвийн бүсэд, 27%-ийг баруун бүсэд үржүүлж байна. Говь зүйлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амтан халуун нарнаас бие хамгаалах, ус чигийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бүхтэй болсон, элсэн хөрсөнд явах тавхаатай болсон. Говь зүйлийн өргөслөг өвөрмөц зурмлаар хооллох, олон хоногийн үл даах чадвартайг нь таньж мэдэж унлага эдлэгэнд ашиглах болсон байна. Тэмээ цаг уурын эрс тэс нөхцөл туйлын тэсвэртэй амт юм. Агарын температур ихсэхүйд хөлөрч усаа алдахгүй тулд биеийн температураа нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг. Бүхнийхээ өөхийг задлан ус болгох чадвартай, өдөрт 80 литр хүртэл ус уудаг. Энэ их хэмжээний усыг гүзэндээ олон хоног хадгалан аажин зарцуулж чаддаг юм байна. Бидээ их хэмжээний өөх хөрөмтлүүлдэг хоёр бүхнээс гадна гадар дотор өөх нь 80-аас 100 кг хүрдэг. Энэ нь 900 гаруй мянган ккалоритой тэнцэх илчлэгийн нөөц юм. 100 г өөх задрахад 107 мл ус гардаг гэж үзэхэд Тэмээний усны дутагдлыг хангах нэг их үүсэр нь өөх болдог. Туршилтаараа Тэмээг идүүлж услахгүй байлгахад 56-аас 70 хоног, өвс өгч услахгүй байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-аас 131 хоног тисч байжээ. Тэмээг удаан хугацаагаар цангаахад биеийн жингийн 3.1 буюу 200 кг-ийн алдах үед услахад 3 минутын дотор усны алдагдлыг нөхдөг гэж үздэг. Мөн Тэмээ нурундаа 200-аас 240 кг, тэргэнд хөлсөн үед 400-аас 500 кг ачаа тээж чаддаг. Тэмээний энэ бүх шин чанар чадварыг эртнээс тээврийн хөсгийн нэгэн төрөл болгон ашигласаар ирсэн бөгөөд тэр дундаа хахир өвлийн хүүтэнд алс хол жинтэхэд чухамхүү Тэмээг ашигладаг байжээ. Эрдэмтдийн тогтоосноор жингийн Тэмээ цагт 3.5-аас 4.5 км, хоногт 30-аас 40 км явдаг бөгөөд алсын аянд 3 хоног яваад нэг өдөр амардаг байна. Өмнөгов аймгаас Улаанбаатар хүртэл цагт 4 км, хоногт 37 км-ийг туулж 740 км газрыг 20 хоногт туулдгийг тогтоожээ. Манай одоо орны Тэмээ бол дэлхийн бүх Тэмээний 10%-ийг эзэлдэг. За хоёр одоо хос бүхтэй Тэмээний 40 гаруй хувийг бол эзэлдэг. За манай Тэмээний онцлог нь юу гэхтэй зэрэг маш их хатуу жил дэсвэр сайтай. Говь нутгийн одоо зөөлөн сайхан уур амьсгалд эдээшид дасаж ашиг шим үр төл өгч чаддаг ийм одоо мал байгаа юм. За ингээд Тэмээг бол жинхэнэ говийн бүсэнд одоо голн үржүүлж байгаа. За ялангуяа манай монголчууд бол одоо Тэмээ сүргийнхаа 67%-ийг 4 говьд одоо үржүүл 4 говийн аймагт үржүүлж байгаа. Энэ бол тухайн одоо нутаг хүснийхэн өвөрмөц онцлог таарч өсөж үржиж үр төлөө өгч чаддаг, ашиг шимээ өгч чаддаг. Энэ нутаг хүстай энэ малан болов сонгож үржүүлж эхэлсэн байгаа. За би Баян хонгор аймгийн Баялаг сумын Монгол улсын гавь ятмалчин Шинэнгээч юм байна. Би тэгээд ер нь хоёр хүүхэд Тэмээг бас жаахан зонглон үржүүлж өсгөж яваа хүн байна. Унлаг арчилганд сайн ачаа даах чадвар сайтай, онжинд орох одоо дэсвэр гатуужил сайтай, одоо сүү сайтай, моос нэг гарц бас давгүй. Ер нь онд орох чадвар бол илүүтэй.
Ер нь дээр үеийн одоо нэг ачаа тээвэр зөөж явах, жин тээж явах үед бол одоо ачаа илүү даадаг. Ер нь унлаг эдлэгэнд бол ер нь даах чадвар сайтай. Бас сайл сүү ариунтай одоо ч тийм байна. Улс их орны зам харгыг хөгжөөг байхад бүхэл одоо тээвэр унлагтлаг хэрэглэгдэж тэмээнээс гал ашиг шимээр бид амьдарч аж төрсөөр ирсэн. Ийм учраас сүүлийн үед одоо тэмээн сүрэг их хорогдож байгаад хүн бүхний сэтгэлд өгшөөртэй байгаа болов уу гэж бодож байна. Ингэхээр тэмээн сүргэн өсгөж үржүүл түүний ашиг шимийг нэмэгдүүлэхийн төлөө хүн бүхэн мэрэгжилтэн малчин гэж ялгуургүйгээр энэ ажлыг төлөө санаа тавьж хийж бүтээж байх нь зүйтэй юм аа гэж би одоо мэргэжилтэн хүний хувьд хэлээд тэмээн сүргэн цааш сайхан өсгөж үржүүлж ашиг шим зүтгэх хүчийг зөөцөгчтэйгээр ашиглаж сурцгаая гэж хэлмээр байна. Дэлхийн тэмээний 90%-ийг наран тэмээ буюу ганц бүгд, 9.6%-ийг хос бүгд тэмээ эзэлдэг юм. Хос бүгд тэмээ Хятадын хойд говь Монгол, Халимаг, Хасаг, Киргиз улсад хос бүгд тэмээг үржүүлдэг. Тэр дундаа монголчуудыг тэмээ үржүүлэх соёлоос ангид үзэх боломжгүй дээр хэдхэн жилийн өмнө буур хандлагатай байсан тэмээний тоо толгой үржүүлэхийн тулд олон талын арга хэмжээ авснаар тэмээ өсгөх хандлага ажиглагдсаар байгаа юм.